За нийслэлийн засаг даргын тамгын газраас Дэлхийн банктай хамтраад Улаанбаатар хотын доктортой авто зам тээвэр төслийг хамтран хэрэгжүүлж байна. За энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотод энэ зам тээврийн чиглэлээр хэд хэдэн бүтээн байгуулалтын болон бодлогын судалгааны ажлууд хийхээр зорьсон. За энэ төслийн маань үндсэн зорилго бол Улаанбаатар хотод энэ доктортой зам тээврийн тогтолцоог бий болгох, за сонгогдсон гудамж замуудад бас замын хөлгөөний төвчрлийг бууруулах, зам тээврийн хөлгөөний аюулгүй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлт төсвөртэй байх зэрэг ийм ажлуудыг хийх үндсэн зорилготой төсөл. За энэ төслийн хүрээнд бас зам бүтээн байгуулалтын бас хэд хэдэн бас ажлууд хийхэд төлөвлөсөн. За энэ хүрээнд сонгой хайрхан дүүрэгт одоо 2 замын бүтээн байгуулалтын ажил энэ онд одоо эхлэхэд бэлэн болоод байж байна. За тэгэхээр энэ ямар 2 зам байна гэхээр өнөр хорооллын гудамж зам гэж бид бүхэн ярьдаг. Сапорогийн тойргоос 1-р хорооллын араар яваад 32-р байрны артлаас ингээд явж байгаа 2.8 км энэ одоо байгаа замыг шийтгэн засварлаж энэ цогц гудамж зам болгох ажил нэгдүгürt нь байна. За хоёрдугаархан бид бүхний ярьдгаар энэ 5 шар буюу геологийн төв лабораторийн хажуудлын Баянгол дүүргийн Сонгой хайрхан дүүргийн татрын хэлцээс хойшоогоо Баян шүнзүү баруун салааны салдаг уулзуур хүртэл нийт 5.6 км замыг мөн шинжилгээр ажиллаж. За энэ зам бүтээн байгуулалтын ажлын зураг төслийг 2022-оос 25 онд одоо Финланд улсын Финап болон Монголын MCPCGR компаниуд хамтран боловсруулад одоо улсын магадлал болон холбогдох бүх зөвшөөрлүүд аваад бэлэн болсон. За энэ зураг төслийн дагуу тэгэхээр энэ онд бол бүтээн байгуулалтын ажлууд ихэд бэлэн болоод байж байгаа. За тэгэхээр энэ манай энэ Улаанбаатар хотын доктортой амт зам төслийн гол бас онцлог нь юу вэ гэхээр одоо ердийн одоо зам засварын ажлуудаас илүүтэйгээр энэ Улаанбаатар хотод энэ иж бүрэн гудамж зам буюу цогц гудамж замыг complete street-ийг нэвтрүүлэхээр бол ийм онцлог байж байгаа. Өөрөөр хэлбэл бол одоо тухайн замуудын зорчих машины бүх замын хөлгөөнд орцогчдын зорчих нөхцөл болцоог хангах. Тухайлах юм бол явган зам, дугуйн зам, за автомашин зам мөн дээрээс нь нийтийн тээвэр чөлөөтэй байх. За мөн дээрээс нь энэ ногоон байгууламж, за тэгээд уур амьсгал төсвөртэй байх гэдэг хүрээндээ бас одоо үер усны үед одоо зам маань нэвтрээд байдгүй бас тэрэнд нөлөөлөл төртөд байх. Энэ замыг барьж байгуулахаараа онцлогч. За өөрөөр хэлбэл одоо ердийн үед манайх боржуурээс боржуурийн хооронд зам барьдаг бол манай төслийн хүрээнд хийж байгаа замууд бол ханаас ханы хооронд хийгдэхээр бас ийм өргөн цаар хүрээтэйгээр бол онцлог байж байгаа. За тэгэхээр та бүхэнд бас энэ төслийн яг ханаас хааш хийж байгаа яг юу төрөлтлөөр бас товчхон бас мэдээлэл би хаад энэ дэлгэрэнгүй харуулъя. За тэгэхээр энэ Сапорогийн бид бүхний ярьж байгаа уулзуураас одоо энэ дотор туслах замаараа мөнгөн гүрээр яваад 1-р хорооллын араар яваад 32-р байрны уулзуур хүртэл 2.8 км зам бол энэ жил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ зам та бүхэн бас мэдчихэж байгаа бах. 1-р хорооллын арт ялангуяа олон жилийн үер ус болохоор ус тогтцдог. За тэгээд бас сургууль орчимтай байдаг. Ингээд хүүхдүүд маш их орчдөг. Энэ бас өөрөө ийм онцлогтой зам байж байгаа. Тэгэхээр энэ манай төслийн хүрээнд бас яагаад би нэг дэлгэрэнгүй ярьж байгаа гэхээр зүгээр ингээд зөвхөн асфальтын өнгө хүчлийг хийгээс болохгүйгээр гадна энэ доогуур нь одоо жишээлбэл үер уснаас дараа ус тогтохоос эргүүлж иж бүрэн ус зайлуулах систем хийж байгаа. За тэр нь зөвхөн замынхаа хажуугаар гадна бас энэ тодорхой хэсгүүдэд энэ явган хүнийхээ болон автомашины зогсоолынхаа доор бол нэмэлтээр энэ ус зайлуулах системийг хийж бичнээр бол одоо бороо усны дараа бол ямар нэгэн ус тогтохгүй байх иргэд зорчход бас тав тухтай байх нөхцөлийг нэгдүгээр хангаж байгаа. За хоёрдугаарх нь бас энэ зам маань энэ замын хөлгөөний аюулгүй байдлыг хангах хүрээндээ тодорхой хэсгүүдтэй бас аюулгүй тойрог, за нэмэлт гарцууд, нэмэлт тоноглуудыг хийж өгсөөр энэ одоо 1-р хорооллын гол байдаг сургуулиудад болон 1-р хорооллын арын дэнжи иргэд бас хүүхдүүд маш ихээр зорчдог. Тэгээ энэ хүүхдүүдийг бас аюулгүй зорчход бас нэлээ онцлогтой байж байгаа. За энэ хүрээнд бас нэг онцгой жишээлбэл тухайлж ярих зүйл бол 1-р хорооллын 34-р байрны ард одоо бол 5 хүн хэсгийг харж байна. Энэ 86-р сургууль руу хүүхдүүд ингээд зам хөндлөн гардаг. Энэ бас нэлээд замын хөлгөөн талаас хачаалуудыг хоёрдугаартаас аюулгүй байдал талтай тэгвэл энэ гүүрийг явган хүний гүүрийг одоо үерийн байгууламж болон зам дээгүүр давхар шийдсээр энэ орчмын аюулгүй байдлыг бас хангах энэ онцлогоор энэ замын бас онцлог байж байгаа. За хоёр дахь зам буюу бид нар түр ярьсан байж байгаа. Баян шүмний зам буюу энэ геологийн төв лабораториос одоо 21 содон хороолол ингээд ханы материалаараа баян хүртэл энэ 5.6 км зам мөн ялгаагүй complete street байдлаар одоо бид нар зохицуулсан. За мөн дээрээс энэ замдаа мөн ялгаагүй үер усны аюулаас зайлуулах нэмэлт одоо ус зайлуулах шугамуу, за аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэмэлт одоо тоноглуудыг бол иж бүрэн хийж өгөхөр онцлог гэж байгаа. За би дахиад тодтогч хэлье. Тэгэхээр энэ ялангуяа баян шүний зам маань бол маш хөдөлгөөнтэй, энэ баруун талын нэлээд ачаалтай зам. Тэгэхээр энэ замынхаа одоо замын суур бүц доод хэсгүүдээс нэлээд олон жил ашиглаад дэвтэрс учраас манай төслийн хүрээнд зөвхөн өнгө хүчлтийн солих биш,
доошоогоо бас энэ иж бүрэн одоо хөрс уулыг солиод иж бүрэн гудам замынхаа хүрээнд хоёр талын явган зам, ундаг дугуйн зам, ногоон байгууламжтай буюу нэлээ им өргөн цар хүрээтэй ажлууд хийх. Тэгэхээр энэ ажил маань энэ 2025 оны 4 сараас эхлээд барилгын ажлыг ерөөдөө бэлтгэл ажил эхлээд 2025-аас 26 онд 2 он дарнаад хийгдэхээр байж байгаа. Тэгэхээр энэ өнөөдөр та бүхэнд бас энэ мэдээллийг өгдөг нь энэ 2 жилийн хугацаанд бас үе шаттай энэ барилгын ажлууд явах учраас та бүхэнд бас та бүгдийн энэ зорчдог болон амьдардаг орчны бүтээн байгуулалтын ажил хийдэн мэдээж энэтэй холбоотойгоор тодорхой хугацаанд бас бүтээн байгуулалтын ажил та бүгдийн өдөр тутмын ажил амьдрал нөлөөлөх учраас энэ мэдээллийг хүргэх зорилготоор бас өнөөдрийн мэдээллийг бэлтгэж байна. За энэ Баян хөшөөний гудамжийг та бүхэн харж байна. Одоо бол энэ содон хороол орчинд бол жишээл нэлээд хөлөөний ачаалтаа бас явган хүн зорчоод бас зорчих хэсэг бас хангалттай бус тий ногоон байгууламжтай буйр бороо ус орохоор ус тогтцдог ийм хүндрэлүүд байдаг бол манай төслийн хүрээнд энэ явган зам, дугуйн зам, ногоон байгууламжийг одоо хамнаас хамны хооронд шийдвэрлэхээр бас онцлог байгаа та бүхэн бас энэ зургаас харж байна. За энэ тухайлах юм бол энэ Сонгоорхын дүүргийн дотрын хилцээ хэсэг харагдаж байна. За энэ өөрчлөлт орсноороо энэ хэсэг. За тухайлбал энэ хэсэг явган зорчиж арал хийж өгснөөрөө автомашин одоо хурдтай ирэхгүйгээр яг энэ гарцтай хэсэг дээр зам автоматар нарийсад ирэхэд механикаар хурдаа хасаад энэ зам хөндлөн гаргаж байгаа иргэдийг аюулгүй байдлыг хангаж байгаа. Тэгэхээр бид бүхэн нэг талдаа төвчрлийг бууруулна гэд одоо хурдан явуулна гэж яаж ч нөгөө талдаа бас энэ явган зорчдын аюулгүй байдлыг бас хангах маш чухал байж. Тэгэхээр хүний амь наснаас илүү үн цэнтэй зүйл гэж байхгүй учраас эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангахаар бас нэлээд олон одоо онцлог жишээ зүйлүүд одоо манай энэ зураг төслийн хүрээнд босруулагдсан. Тэгэхээр энэ зүйлүүд манай барилга бүтээн байгуулалт ажууд үе шатаа хийгнэ гэж бодож байгаа. Улаанбаатар хотын доктортой автозам тээвэр төслийн үндсэн зорилго нь Улаанбаатар хотод энэ доктортой зам тээврийн тогтолцоог бий болгох. За тэгээд түүн дотроо энэ сонгогдсон гудам замуудын замын хөдөлгөөний ачааллыг буюу төвжирлийг бууруулах, за хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах, за хүрээлэн буй орчинд үзүүлж байгаа нөлөөллийг буюу уур амьсгалын өөрчлөлтөд тесвэртэй байх гэсэн ийм үндсэн зорилготой энэ төслийн хүрээнд одоо манай энэ үндсэн зорилго бол эндгээр замууд дээр өнөө цогц гудам зам гэдгээс гадна энэ замуудад яг одоо зураг төслийн шатан саяын миний хэлсэн зорилгоодыг хангах гол үзүүлэлтүүд бол тусаж орсон. За тухайлх юм бол өөрөөр хэлбэл энэ манай энэ бүтээн байгуулалтын Сонгоорхонд хийж байгаа бүтээн байгуулалтын ажилд хийгдэж дууснараа тухайн одоо энэ сонгогдсон хоёр одоо байгаа замуудын автобусаар явж байгаа болон ердийн машинаар явж байгаа зорчих хугацаа бол буурч байгаа. Өөрөөр хэлбэл ингээд хөдөлгөөний төвжирлийг бууруулах чиглэлээр илүү зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийгдсэн. За мөн дээрээс нь бас нэг талдаа хурд сайжирч байгаа гэсэн нөгөө талдаа бас хүүхдүүдийн болон явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чухал. Тэгээ энэ хүрээндээ бас энэ явган хүний гарцуудыг нэмэгдүүлсэн. За тэр гарцууд нь одоо зүгээр тэмдэглэл байдлаас гадна юм голтой аюулгүй аралтай механикаар тээврийн хурдыг багасгах элементүүдтэй за нэмэлт тоноглууд гэрэлтүүлэг зүйлүүдтэй за мөн дээрээс нь тодорхой байршлаар бас энэ явган хүний гүүрэн гарцыг барьж өснөр хүүхдүүд бас зам хөдөлгөөний аюулгүй байдал гарах боломжтой. За мөн дээрээс нь ганцхан одоо нөгөө явган зорчигч гэхээр зөвхөн нөгөө яхаас гадна энэ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас энэ тэрэгцэртэй иргэд эдрийг зорчих. За мөн ундаг дугуй скутертэй иргэд бас зам хөдлөн гарахад аюулгүй байх энэ нөхцөлийг хангаж өгснөөр бас манай замуудын аюулгүй байдал бас сайжирна гэж бид тооцоо. Өөрөөр хэлбэл энэ төсөл хэрэгжиж дууснаар энэ манай сонгогдсон гудам замууд дээрх зам тээврийн осол гэмтэл төрийг бол айлуулах бууруулж байхгүй болохын төлөө зорьсон ийм ослт байж байгаа. За мөн дээрээс нь эдгээр манай төсөл хэрэгжснээр энэ замууд дахь уур амьсгалын тесвэртэй байдал буюу одоо үер ус болоход одоо ус тогтоод байдгүй, иргэдэд тав дахь ус цацаад байдгүй. Тэгээ ус тогтсноор тухайн зам нь өөрөө усандаа автаад эвдрээд байдгүй. Энэ оруулсан хөрөнгө оруулалт нь урт удаан хугацаанд одоо үр ашигтай байх. Энэ болцоог хангаж байгаа. За тэгээд хамгийн чухал үр нөлөө бол эдгээр замууд нь бидрүүлсэн цогц гудам зам буюу одоо байдаг юунаас гадна зөвхөн машинтай иргэдэд зориулсан зам биш ээ. Энэ бол явган зам, дугуйн замыг хийж өгснөөр бүх зөвлөлийн замын хөдөлгөөнд оролцогчдоо бас одоо ээлтэй байх. За мөн дээрээс нийтийн тээвэр зочтой иргэдийг бас дэмжихээр энэ манай төслийн гол зорилго болж байгаа. Тэгэхээр эдгээр зүйлүүд маань энэ төслийн хүрээнд баригдсан замууд маань барьж хүчин байгуулагдсанаар энэ иргэд маань илүү тав тухтай чөлөөтэй зорчих нөхцөл бодол бүрдэхээр манай төслийн гол онцлог байж байгаа.